За бидний Forester гэдэг энэ машин дээр 7 хоногийн өмнө үйлчлэгээ хийсэн. Тэгээд бид нар бас хийж байгаа машинууд дээр үйлчлэгээ хийгээд бензинч тун зарцуулалт одоо яаж нөлөөлж ийн энэ дээр бас тодорхой судалгаа явуулж байгаа. Тэгээд одоо 7 хоногийн дараа энэ машины бензин эдэлт ямар болсон байна? Ер нь яаж өөрчлөгдсөн байна гэдэг дээр одоо энэ машин эзэмшигчээс асуу. Ер нь бензин эдэлт нь ямар шиг болж байна? Бензин эдэлт нэг 17-аас 18 байсан. За. Тэгээд яг үйлчлэгээ хийгээд одоо 7 хоногийн турш унахад бол одоо мэдгэцхөөс өөрчлөгдөж байна л да. Эдэлт нь одоо жишээ нь 14-5 болсон юм шиг байна. Тэгээд яг нөгөө биднээсийн одоо ярь занчнаар бол маш хөнгөн болсон байна машин. Тэр нь бол одоо хүч авах ер нь явдал энд бол их нэлээд хөнгөрсөн хүчтэй болсон. Тийм л одоо үр дүн гараад байна. Бид нар ямар үйлчлэгээ хийсэн гэхээр ийм үйлчлэгээ хийсэн юм байна. Тослогооны систем цэвэрлсэн байна. Нано хөдөлгүүр хамгаалагч гэдэг ийм шинэ досон дээр нь хийсэн. За бензин түвшний систем цэвэрлэгч. Түвшний системийн цэвэрлсэн юм байна. За ийм л үндсэн үйлчлэгээнүүд. Досгоожил зогсоогч гэсэн. Энэ досгоожил зогсоогч нь ямар досгоожоогүй ч гэсэн яагаад ингэж хийж байгаа юм гэхээр моторонд байгаа бүх эзэн сайлал гэдлүүдийг зөөлж өгдөг үйлчлэгээ тийм учраас нэгдүгээр досгоожилтоос сэргийлж байна. Хоёрт хурууч эзэн зөөлрөхөөрөө бас нөгөө масс шатаах энэ юмнаас нь сэргийлээд өгч байна гэсэн. Энэ машинд бид нэр одоо мотор тал дээр нь одоо үйлчлэгээ хийгээд ямар ч байсан өндөр үр дүн гарсан эзэмшигч бол их сэтгэл хангалуун байгаа. Тэгээд бид нар бас энэ үйлчлэгээ хийхээс гадна нано хамгаалагч гэдэг одоо машины гадаргууг, салхины шилийг ингэж өнгөлдөг, хамгаалдаг ийм үйлчлэгээтэй ийм үйлчлэгээг үзүүлэе гэж бодож байна. За одоо энэ ингээд нэг машины комплект. Одоо энийг энэ машин дээр хэвлэнэ. Нано хамгаалагч хийхээс өмнө өөрийнх нь үндсэн өнгийг гаргаж ирэхийн тулд яадаг вөхөр ийм 3 төрлийн өнгөлөгч паст байна. Тэгээ энэ яг энэ нано өнгөлгөөний өмнө хэрэглэхээр зориулагдсан ийм бүтээгдэхүүн байгаа. Энэ нэгдүгээр өнгөлөгч нь яадаг вөхөр машин дээр байгаа одоо зураас, толб энэ юмнуудыг арилгана. Хоёрдугаар өнгөлөгч нь болохоор бүр одоо нарийн толб юмнуудыг арилгадаг. Энэ гуравдугаар өнгөлөгч нь одоо энэ одоо ширхэгэнд 3000 гэж байгаа. Хамгийн дээд зэргийн өнгөлгөөг нь гаргаж машины өөрийнх нь зовоод өнгийг гаргаж өгнө гэсэн үг. Тэгээд энэ өнгөлгөөнүүдийг хийхдээ бас энэ зориултын ийм парлонууд байна. Тухайн яг өнгөлөгчтэй зориулсан одоо жишээ нь энэний хатуу зөөл нь янз байх хэвээр ширхэг нь өөр байгаа. Дээрээс нь одоо ийм нүүрсэн орцтой ийм өнгөлөгч байна. За бид нэр энэ машиныг дэрийлийн өнгөлгөө хийж одоо нөгөө эхний 1 2 3 дугаар өнгөлөгчөөр өнгөл дуусаад одоо наанагийн өмнө хийдэг одоо цэвэрлэгээний ийм бодисоор хамгийн сүүлчийн цэвэрлэгээ хийж байна. Одоо тэгээд энэ бодисоор цэвэрлэгээ хийгээд тэгээд нөгөө наана өнгөлгөөг нь тавина гэсэн. Тэгээд энэ 3 өнгөлөгчөөр өнгөлснөөр энэ машины жинхэнэ одоо үндсэн өнгө гарч ирж байна. Өглөө бид нарыг харахад энэ нэг тийм хөх өнгөтэй машин байсан бол одоо ингээд сайн ажиглаад харах юм бол гэрлийн тусгалаар өнгө нь хувирдаг ийм хамлио өнгөтэй машин байна л да. Одоо яг үйлдвэрийн жинхэнэ өнгө нь гарцсан байгаа юм. Цаасан салбайтгаар ингэж арчиж өнгөлдөг. Өнгөлөгчөд өгснээ дараа ийм цаасан салбайтгаар тэгээ арчаад ингээд наанотоход бэлэн гадаргуу үүсэж байна гэсэн. Тэгээд энэ үйлчлэгээ нь бол бүтэн жил яг үйлчлэлээ барьдаг юм үйлчлэг. За энэ гэрлийг бас өнгөлсөн байгаа нөгөө 3 өнгөлөгчөөр. Тэгэхээр гэрэл бас нөгөө нарны хит ягаан доёнд гандаад ийм хизээ машинуудын бүр шар болцсон явдаг. Гэхдээ энэ бол шарлаагүй байсан. Ерөнхийдөө бол гэрэл нь хуучраагүй юм шиг мөртлөө өнгөлчгөр одоо цааш нь гэрэж харагдаж байгаа сте. Тэгээд энэ дээрээ бас нөгөө нано хамгаалалтад өрхөн штэ. За одоо ингээд нано өнгөлгөө хийхэд бэлэн болсон байна. Сая нано өнгөлгөөний өмнөх өнгөлгөөг хийж дууслаа. Одоо жинхэнэ нано өнгөлгөө маань ийм бүтээгдэхүүн байна. Энэ одоо зориултын альчуур нь байна. Одоо ингээд нано өнгөлгөөгөө хийцгээе. Одоо ингээд энэгээр өнгөлөхөөр яах вэ гэхээр машины гадаргуудаар нөгөө 100 нанометрийн зузаантай тийм нано давхар үүсэж байна гэсэн. За энэ өнгөлгөөний машины эргэлтийг
2000 гэсэн хурдандаа тавиад нано өнгөлгөө хийгдэж байна. Одоо ингээд нэг 10 минут хэрэгтэй болгоод тэгээд энийг зориултын ачуураар ачаад өнгөлнө. Хамгийн гол нь хамгаалах бүрхүүл байхгүй юу? За нэгдүгээрт нарны одоо гандалтаас хамгаална. Хоёрт бохирдлоос хамгаална. Гуравт болохоор яах вэ гэхээр энэ нөгөө нэг тоосноос үүсдэг нарийн царапан байдаг шүү дээ. Тэр зураас гарахаас хамгаална. Тэгээ одоо нано дүрхээгүй байгаа гадаргууд дээр тэр цаана тавьчихсан байна. Энэ сав. Тэгвэл наатлыг одоо нано дүрхсэн байгаа шүү дээ. За нано дүрхсэн наноцсон гадаргууд дээр тавилаа. За энэ хоёр талыг яг нэг цэг дээр тавьж байна. Налуу нь яг адилхан байгаа. Нано дөгөө гадаргууд дээр тавилаа. За одоо наноцсон гадаргууд дээр тавья. За энэ машинд бид нано өнгөлгөө хийгээд дууслаа. Өчигдөр нано өнгөлгөө хийж дуусаад одоо 24 цаг байлгаад одоо ингээд эзэнд нүүлээл гэж өгч байна. Машины өнгө ямар болсон бэ? За одоо энэ бол өстэй гайхамшигтай л гэж одоо хэлэхээс өөр арга байхгүй. Гэхдээ одоо энэ гайхамшиг бол одоо ямар нэг ид чидийн ч юм уу үлгэрийн тийм гайхамшиг бол биш. Одоо ямар ч үсэн техникийн төлөө хэрэглэгчийн төлөө гэсэн одоо энэ зохион бүтээгчдийн бүтээлсэн гайхамшиг. За тэгээд тэр барууны том дэвшилт технологиг энд оруулж иж одоо бидэнд үйлчилж байгаа энэ автомобилийн компани бүтээсэн гайхамшиг. Өөрөөр хэлбэл хүн болгонд л хүртээмжтэй тийм гайхамшиг юм аа л гэж хэлэхээс өөр арга алга л да. За энэ обуудыг бас нано хамгаалагчаар хамгаалсан байгаа. Обуудыг яагаад тусдан тийм обуудны нано гэж тустай юм байдгийг гэхээр машин 100 км/цагийн хурдтай явж байгаа тоормжлоход тоормжноос гарсан тэр үрдэс Цельсийн 700 градусын халуунтайгаар очиж обуудан дээр буудаг байгаа байхгүй. Тэгээд нэг 2-3 жил болсны дараа обууд чинь ингээд барсаагаад нэг юм идсэн юм шиг тийм сонирн болцсон байдаг. Тэр яаж ийн вэхээр тэр нөгөө наклаадны үрдс өөрөө тэр буудаг гадаргууг түлээд ингэж юу яадаг. Тэгэхээр тэрнээс хамгаалсан дулаан төсвөртэй ийм нано хамгаалагч обуудны. Автомашиныг задлахгүйгээр засварлах Германы шин технологи Монголд нэвтрлээ. Таны машины асалт муудаж хүч сударч утаа хайж чадхуун зарцуулалт ихсэж байна. Hyundai төр өрдөнтэй засварлах шингэн багж дэлхийд алдартай Германы автомобиль бүтээгдэхүүний автомобиль компанид санд болгож байна. Азийн Монголд Германы нано технологи нэвтрлээ. Автомашиныг задлахгүйгээр засцгаая. Автомобиль компани